Би болдгүй тэр. Яагаад Энэ өгтөд болдог шүү дээ. Өдрийн хүргэе. Манай Talk Stereo podcast-ийн маань хамгийн анхны дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За юуны өмнө манай гурав зочиндоо манай podcast-д хүрэлцэн ирсэнд баярлалаа. Бас энэ өдрийн мэндийг хүргэе. За манай хоёр зочин өөрсдөө танилцуулаарай. Сайн бацгаана уу? Ногийн хотын төгөлдөр гэдэг. Одоо 16-тай Арслан клубын шигшээ төгөлдгөө. Сайн бацгаана уу? Ногийн Чаргалын төгөлдөр гэдэг. Одоо 16-тай. Нэгдүгээр сургуулийн 11-ийн ангид суралцдаг. Ёл клубын тамирчин. Энэ подкастын хамгийн анхны оролцогч болсонд баяртай байна. За, одоо манай зочин хөтлөгч Буян Заяа өөрийгөө танилцуулаарай. Манай Буян Заяа гэдэг. Өмнө хамгийн 2 дугаар сургуулийн 11 ангид суралцдаг. За, одоо болохоор ер нь манай подкастын хамгийн анхны дугаар гэж явж байгаа. За, хамгийн анхны дугаар дээр та хоёр маань хоёулаа спортын хүмүүс. За, тийм болохоор спорт тал руугаа асуултууд асуугаад явна. Бас хажуугаар нь дундуур нь хөгжилтэй асуултууд бас орж ирнэ. Тэгээ бас чөлөөтэй бие барихгүй хаяа асуултанда яваарай. За хамгийн ихний асуулт асууя. За хамгийн ихний асуулт болохоор та хоёрын бага наснаас нь эхлээд одоогийн үе рүү чи одоо ингэж ээлж дарааллаар явна гэсэн үг байна. Тэгвэл хамгийн ихэнд тэгвэл бага насны ер нь та хоёрын бага нас ямар хүн өнгөрсөн бэ гэд огт мартаж чаддгүй дурсамж байгаа юу? Ер нь сахилахгүй талдаа их өссөн. Найзтайгаа нийлээд уйдаад байрныхаа дээвэр дээр гарч машины цонх хагалдаг байсан. Яа наа. Тэгээд ер нь сахилахгүй талдаа номын талаас байсан. Тэгээд цэцэрлэгтэй хаяад эмээ өвд бас эмээ өдрөө өссөн багтаа. Тэгээд уйлал явахын бас 1-2 өдөр таслана. Нэг готомсны амьдралыг цоохоор авдаг гэсэн. Намаа уншиж соддаг гэсэн гэдэг шин. За одоо төгөлтөр. Би бол багтаа хөлн бүг их дуртай. Хөлн бүг өглөө гараад өглөө баг 8 гараад орой 12 мөр гэж гэртээ ордог. Тэгээд өдөржингөө хөлн тоглолдог байсан. Тэгээд ер нь хичээлдээ дайжгүй байсан 5 дахь хүртлээ. Тэгээд корона гараад тэгээд ер нь муудаад тэгтээ яах вэ? Ер нь бол тэгээд анх 4-р ангидаа ер нь хамгийн анхны дэцэнд орсон. Би хотод байдаг гэсэн байхгүй. Тэгээд дүүргийн аврагт нэг удаа орж исэн. Тэгээд зүгээр 2 дахь үед дээр л зүгээр л нэг зай бүгэлэх гэж гардаг байсан. Тэгээд гүгөө сагсаар. Тэгээд хөлн бүгд амар дуртай байж байгаа. Тэгээд нэг удаа ингээд манай найз хамт бэлтгэл хийв юм аа гэдэг. Тэгээд хоёр найз хамт бэлтгэл хийвсэн. Тэгээд тэр дүүргийн аврагт орсноос хойш сагсанд ер нь дурлаад. Тэгээд тэрнээс хойш сагс тоглож байгаа. Одоо чинь сагс тоглоод баг 5 жил болж байна. Бас хөргөө бодсон байх тий. Төгөлдөр сагс бол хэдэн жил Боллоо. тий. Биш болол тий. 8 дугаар ангидаа эхлээд тэгээд дундуур нэг корона бас гарч ирээд. Тэгээд яг идэвхтэй нэг 11 тэгээсэл 11 12 Тэгэхээр бас л 5 6 жил. тий. Анти Та баамснаа ямар зүйл хамгийн их дуртай байсан бэ? Би бас хөвчлээ хөлн бүгс тоглолт гэсэн. ер нь хөл бөмбөглөө. Тий, хөлн бүгд тоглоод бас машины цонхоос ахлана. Ер нь хаалт байсан юм шиг. Энэ лахлал ичдэг байсан биз дээ. Дуртай зүйл хөл бөмбөг аа. Машины цонхол. Тэгээ ер нь манай өөрийнхөө бүгд ер нь хөл бөмбөг тоглодог байсан байна. Бүгдийнх нь спорт байсан шүү дээ. Та хоёр дуртай зүйл нэг үү? Хөл бөмбөг байсан уу? Бага шам. За тэгвэл та хоёр одоо ингэ бага бахта хийж байсан заяа. Одоо хүртэл ингэ мартдаггүй. Үнэхээр тийм сонин. Одоо бодоход ингэ өөрөөсөө жоохон ичдэг тийм дурсамж байгаа юу? Байрны хичтэл загнуулахаас амар ичдэг гэсэн. Муу хэд гэж нэр авахаас амар ичдэг гэсэн. Цонх хахлаа тэгэл байрны хичдэг энэ болгонд нуугад даалаа. Стайлчсан жоод найзуудынхаа аав ээжд нас харагдаад нашаа гээл. За Би бол нэг тэгдүүсэн. Би л яхаа багштай нэг яадаг штэ нөө хичээлээ хийж чадахгүй тэгээ багштайгаа үлддэж штэ нэг хоёулаа. Тэр яг тэр. Тэр үйл амар юм байдаг гэстэй. Гадаа ээж авах хүлээгээл. Тэгээд бүр багш явуулахгүй гэж нааг бүр ингээд амар загнаад бүр одоо энэ чинь хоноол ингээд тэрэнд нийтгээ уйлж мэлээд. Тэр л хэцүү байсан. Тэр ихтэй бүр амар юмгүй дээ. Би бүр яг ингээд багтаа цэцэрлэгийн ингээд харангуй өрөөнд ганцаараа ойлоод бидээ сууж амар тусаад шүү дээ.
Багшаа гарьяа. Ээжаава гэдэг бүр амар тусаад шүү дээ. За яд тийм дурсан заяа. Надад тийм байхгүй. Багасаа л яг хүнд ингээ нээлттэй нийтчихсэн болохоор тэгээд бүхэл юм туршиж үздэг. Аль нь том билүү? Аль юм багасаа дэтлэх. Сонирхолтой. Хоёр төгөлдөр яг одоо сакс бололоор хичээлэхэд яг яагаад сонгосон бэ? Яагаад дурлаж орсон юм бэ? Эхлэл бол нуус маа их чивэл тэгэл анх улсын аваргаас хойш бол амар дурлж эхэлсэн. Найзуудаа амар их дурсамж бүтээгээд тэгээд ер нь чаддаг юмудаа мэдж яваад тэгэл ер нь амар ерөөхдөө амар дурлж эхэлсэн дээ. Миний хувьд бол тэр дүүргээ аврахт орсноос хойш нэлийн дуурлаа. Тэгээ гадаа ер нь голомж нэг тоглолдог байсан. Гэхдээ нэг амар их тоглож чадахгүй. Ахнар яг үл ахнар ирээд тоглолцдог. Тэгээд ахнар хаад нэг бөөнцөл ороод бөмбөг дөрвөл баярлна. Тэгээ ер нь тэр нэг ганц хоёр бөөнцчөл хөөждөг гэсэн дээ бидийг. Одоо түүнэр ямаа гэд. Тэгээд энэс хойш эдгээр хэдүүлээ 5 дахь ангида нэг сар үлзий хотогч тэр яваад. Тэгээд юу нэг сар л явсан баг. Тэгээд завсарцсан байжгаад корона гараад баг жил 2 жил гаруй сакс тоглохгүй байжгаад сүхэ өгч тэр яваад. Тэгээд бас нэг сар явж исэн чинь нөгөө улсын аврагт 3 улсын аврагуулаад тэгээд манай итгэл хоёрыг манай найзуудын тэр тэгээд юу хамт сүхэ өгч тэр уг нь яадаг гэсэн байхгүй юу? Үлзий өгч тэр явдаг байжгаад надтай хам сүхэ өгчтэй явсан байхгүй юу? Тэгээд үлзий өгч итгэлийг дуудаад тэгээд итгэл намайг бас тийшээ болоо. Тэгээ Арсенал хамгийн анх 2020 онд орж ирсэн. Үгүй 20 чинь нэг коронавиг үеийг хэрч 22 онд орж ирсэн. Одоо Арсеналд яваад 2 жил хагас болж байна. За тэгвэл та хоёрт одоо ингэж ямарваа нэгэн байдлаар тэмцээнд орох ч юм уу тийм тэмцээнд орохоо өмнө альскол бүр ингэ сэтгэл санаа навс үйсэн үедээ өөрийгөө мотивашн авч ирч хүч авдаг тийм үг байгаа юу? Одоо жишээл ажи дээр ялна гэж бодож ивэл хизээж битээ ухар гэсэн үгнүүд өгдөн шүү дээ тиймэрхүү. Үг нэг ашиглаад байдгүй. Яг тоглохынхаа өмнө талбай дээр одоо яг ингэж тоглолчвол амар гоё ер нь багийнхантайгаа нэгдээд тоглолчвол гэж боддог. Тэгээд их дуу сонсч бас сэтгэл зүгээ илүү тайван болгодог. Дуу сонсох амар гоё юм шиг байл шүү дээ. Тэгэл яг тоглолт гаргаад яг алж чадах л байна шүү дээ. Эмнэ энэ шиг. Тэгэл тэр юу? Миний хувьд бол 50 тоглодог баясаа гээд Монголын шигшээгийн холбогч байдаг байхгүй юу? Тэр хүний IG дээр нь байдаг. Тэр үгэнд ер нь амар дуртай гоё үг хийж байгаагүй дуртай зүйлээ хийж байгаа зүйлээ хайрл гэдэг. Тэр үгэнд маш дуртай. Тэгээд хожигдоо сэтгэл санаагаар унж мас үедээ тэгээд тэр үгийг бодно. Тэгээ ер нь яагаад хэлсэн бэлээ гэдгээ бодно. Тэгээд ер нь гайгүй дээ нөх амар нэг готрж матраад байх юм байхгүй. За нойрын яг шүтдэг тамирчин ч юм уу ингээд тийм хүн байгаа юу? Байлаа. Хэн бэ? Монголоос бол Батсуур ах байна. Мэдсэн юм аа. Цэндавш ах байна. Раднаранц ах байна. Ер нь хөвчлээ. Тэгээ дорж намжаа ах байна. Намжаач аймын хөдөлтэй тийм. Тэ. Тэгээ бас багшигаа их багшиг улсын аваргад дээр нэг эд тоглож исэн үед нь сонсохоор шараас басаал за одоо би бас одоо яг энэ дээр адилхан тоглоно гэл. Тэгж бодоод ихтэй орг ихтэй фейлддэг л дээ. Зүгээр шүү дээ. Гэтэ тоол Монголын нэрээ бас амар шүү дээ. Тийм зүйлээр Тоглож байгаа та хоёр тоол Монголыг харангуйт тэгэл барыг сакс мэлэл тогломоор санагдаа. За манай төгөлдрийн үед ямар байна? Миний хувьд бол Монголоос гэвэл зөндөө байгаа. Одоо Баатар Эрдэнэ Барс бол тэгээд өмнөөс гаралтай саксчин одоо Монголын шигшээг холбогч хөлгүүд хасын хөлгүүд багийн гарааны холбогч тэр байна. Тэгээд өөр чин Эрдэнэ цогт гээд BCH Knights-ийн тоглогч. Тэгээд Үлзий орших гээд SJFs багийн тоглогч байна. Тэгээд хамгийн ер нь Монголоос хамгийн дуртай гэвэл Шарав Жамцын ихээ одоо Монголоос хамгийн анх юунд
Одоо нэгдүгээр дивизэн тоглосон хамгийн анхны хүн. Тийм тэгээд Эмбид ч юу н ойрхон байгаа. Тий. Шарм жамсыг хаад гадаадаас гэвэл Стеф. Ер нь Стефиг бодож яг 30 номер авсан. Тэгс. Дээр нөгөө хийсэн сторийн бүр яг байл шүү дээ. Ингэж байгаа. За мэдгүй. За тэгвэл одоо ийм асуулт заяа. Та хоёр өөрийгөө дутуу үнэлжсэн үе байгаа юу? За энд надад илүү дээ. За би чим за оролдоод жах дээ. Угаас чадахгүй дээ. Гэсэн үе байгаа юу? Шантарч байсан. Шантарч ийсэн үйл байгаа. Аймагч дээр улсын ард дээрч тэр бэлтгэл дээрч тэр ингэр нь тоглолт бэлтгэлийн тэр системд ингээд яг өөрөө орж чадахгүй байгаа тэр ер нь тэлтрэх маягл байгаа. Тоглолтоос гадуур өөрийгөө гэж дутуу үнэлжсэн үе байгаа юу? Бага хичээл дээр бас биш шүү дээ. Ямар үедээ тэгж явах вэ? 9-р ангитай нэг шалгалт өгөн тэгэл муу улаан зураасны доогоор ороод тэгэл үлрэн шүү. Тэр ихтэй бүр амар ордог байсан тий. Тэгэл яг хичээлийг метод гэж ойлгох гал чиг гэл ойлгохгүй захгүй харна тэгэл уурлаа шантраал. Тэр ихтэй бас амар ордог байсан. Төвлөртэй ямар үе? Шантрах үе одоо байна. Тэг байгаа. Одоо шантрах үе гэвэл өөрийнхөө тоглолтыг гаргаж чадахгүй. Тэгээд юу талбай дээр баг гарахгүй байх үед л мохоо тэгээд одоо талбай дээр гарахгүй байх гэж одоо эсвэл багийнхаа тоглолтыг гаднаас үгүй одоо талбайн гаднаас үзэх ч юм. Тэр угаасаа бүр амар мохоо мэдрэмж авах тий. Тэр мэдрэмж. Ер нь бол тийм баха. Тэгээд чухал тоглолтод байгаа жишээ мэдрэмж бол нэг юм. Тэгээд бас нэг 9-р анги улаан шахам гэж хэлсэн шүү дээ. 9-р анги улаан шахам нөгөө та нар 9-р улсын шалгалтанд орохоос өмнө өөртөө нэг харц мартаар ингэж яриулж байсан. Химрээс аман тавиад. Химрээс аваад сонсоос очив. Тэгэл ер нь тэгэл хоёрын суугаараа авсан. Тэгээ сургуулиараа хатаа тий. Өндөр яг хамт чанга 9-р анги ер нь төгсөв юм яа. Бүгд л химрээсээ сонсч байсан билээ дээ. Химрээсээ сонсоод Зүгээр явж байгаа хөвчээр химрээс сонсож байсан. тэгэл нөгөө химрээс санаа бүр айтаа болсон шүү дээ. Ажи дээр ингэж ордог дөр. За нэг иймэрхүү байна. тэгээд одоо яг тэр үеэ яг яаж даван туулж исэн бэ? Нэг айл үе. Одоо яг шантарж исэн үе үү? Одоо тэгэл одоо мундаг тоглогчдыг хараад эсвэл дуу сонсохоор ер нь гоё болчихсон шүү дээ. Тэгээд юу ч бодохгүй бэлтгэлээ гээл. Бэлтгэлээ гэхээр ер нь зааланд орчоор өвчнөж тэр ингээ хамаг санаа бодлож тэр байхгүй болоод гоё болчихсон. Тийм байсан байхаа. За, төгөлтөр яаж даван тулт. Том алдартай чадварлаг тамирчдын одоо яг сэтгэл зүгээ яг даван туулж байсан үеийн ингээд Facebook ч юм уу Instagram тооцсон дээр бичсэн байдаг. Тэрийг уншиж их амар тийм юугаа давж исэн. Дээд нэг саксны Кевин Дурант гээд тамирчин байдаг. Яг Warriors тоглоод яг авраг аваад MVP авч явах үеийн ярилцлага дээр тэр бол амар гоё мэдрэмж авч исэн. Яг сонсоод хараад. Баса яг ийм хэцүү үедээ ч гэсэн хөө юу хөвчлэн дуугаар хэлэх юм. Хичүүлээр сонирхол нэгтэй юм. За яа дээ амар хэцүү үедээ. Би ч гэсэн хэцүү үед яг ингээл зааланд орвол баг бүх юм ингээд амар зөвөрлчихдээ шүү дээ. Багийнхаатайгаа хамт гоё бэлтгэл хийгээл. Багийнхнаас ингээ урмыг сонсохоор амар тийм гоё. Гэтэ бүр урмыг бүр амар ордог те. Та ингэдэггүй ингээ хүний өгсөн юм жижиг юм цаасыг хүртэл ингээ цаван дотор хийгээд ингээ хадгалаад дараа нь ингээ сэтгэл санаа ингээ навсалсан үедээ гаргаж ирж уушаад байсан. Би бүр тэгээд уйлж билдэг байсан. Амар драматик. Ер нь үг чухал шүү дээ. Тийм амар ордог. Би хамгийн сүүлд одоо тэгж уншиж үлдээснээр санддаг да. За манай хоёрын аман цагааж гэнэ үү? Гайгүй. За ингээд манай өмнө говьт үлдээдэг Мираж гэдэг бас байгаа. За. Тэгээд үе. Юу шантарч яхад бол багийнхан бас нэлийн тустай байдаг. Тэр үү. Би ер нь шилсэн үед найзууд байцтай байхаар юу ч боддоггүй шүү дээ сайхан. Ер нь ихтэй найзууд юу үнэхээр гэр бүлээс хоёр дахь
мэр гэдэг юм амар Тэгээ бавсар насанд бол яг л тийм болоод тийм. Амар ууралж очивол маа найз чи ихэнх нь ер нь дэлжир тал руугаа шүү. Тэгэл яаж уурласаас тэгэл нэг ганц юм яриа л нэг Очивол ганц юм яриа л тэгэл. Тэгээ нэг хүнд уурлж чадахгүй. Тэгээд тэр уурлсан найздаа ингээд тэгээ уурлаад авахад чи бас тэн юм яриа инээлгээд. Ямар ч хүслэхгүй байх инээлгээд. Тэгэл юм шүү дээ. Ер нь тэгээ нэг мууралцсан ч ер нь багтав. та ер нь ингээд найзуудаагаа алтхаас юу найдгүй ингээл хамт яж хата энэ найзаагаа ирээдүйд битэр ингээд найзлага болчихвол яг уу энэ найзаагаа ингээд надаас ингээд өөдөө тавьчихвал яг мах уу гэж боддог үе байгаа юу? Байсан. Тийм байсан. Бүр ингээд нэг найзтайгаа бүр харьцаа болчихсон. Энэ жоохон хэцүү л сонсогдчих юм. Ноц шил хийм бэ гэхгүй. Ноц. Тэргийн ноц. Тэргийн ноц юу? За төвлөрт юм байна. Миний хувьд бол итгэлийг анх Японд л явна гэдгийг сонсоод бүр амар эмороод 7 хоног юм ороод. Ер нь тий энд ирснээс хойш итгэлтэй л ер нь байн хамт байдаг гэсэн болохоор тэгээд явна гэсэн сонсоод ер нь амар эмороод тэгээ явсан ч гэсэн эмороод тэгээ ер нь их санаж л. Одоо хүртэл тэгээ ер нь хизээ 100 ирэх үү? 100 сая энэ 100 ирсэн ирээд нэг сар болчиход явсан. Тэгээ одоо 4 сард тэггүй 3 сард ирэх. Төгөлдрийн нөлөөс бараг тэлгэнэд байгаа. Ингээд үтнэ. За, одоо тэгвэл хэдүүлээ. Одоо нэг арай юм чөлөөтэй асуулт асууя юу? Та хоёрын бодлоор ер нь та хоёр эрэгтэй хүмүүсийн бодлоор ер нь эмэгтэй хүмүүсийг ер нь ямар хөө байгаасаа гэж бодож байна. Одоо крашлдаг охин чи. Тийм. Оо, ийм охин л байл. Өстой ийм охин крашландаа ч юм уу. Их тийгэж боддог охин аа. Эмэгтэй хүнийг ер нь ямар байгаасаа гэж боддیں۔ Энэ сонирхолтой. Чөлөөтэй. Тэгээд таан ямар байх ёстойгоо мэддэг. Тэгэл гой тус энерги сэтгэлтэй байгаа л. Зөвл. Зөвлөж ч өөрөө тэгээ эмээ өгөх болохоор бүр ямар тийм зөв өгөх тийм л та. За, Миний хувьд ч бол нэг ялгаагүй л дээ. Тэгээд сэтгэл тэгээ гол нь сэтгэл шүү дээ. тийш. Тэгээ ядчил нэг тоглолтын дараа нэг ус ч юм уу дээрээ зогсож идэг ч юм уу. Тийш. Тий. тоглолт болгоно ингээ алхасгүй үзэх ямар гоё. Гоё. Байх. Гоё тий гоё. За ер нь төвлөрөө кросс байгаа охтой байвал. Тоглолт алхасаарай. Тэгээ ядаж ингээ мираж бэрээд ингээ зогсож байгаа. Төвлөрөө уяал явна ш. Ер нь эмэгтэй ер нь тийм л байвал гоё санагддаг юм тий. Та хоёр ер нь ирээдүйд иймэрхүү охиндоо ирэхэндээ гэж боддог. Үгүй бай. Нүүр шиг адилхан охин их л. Чамшиг ямар Дөрөвлөг зэрэг. Гэхдээ над шиг ер нь хөгжилтэй. аха. Тэгээд бас гэж шантрах тохиолдол бас зөндөө гарна гэж бодож байгаа бах. Яг тэр үед бас баян хань болоо байждаг. Аха. Тэгээд тэр нь яг юм хосуутай харилцаанд бас ийм үе байд юм шиг байгаа тийм. Яг юм хамт байж байгаа л тэгэл сүүл рүүгээ бас ингэ тав тур хийх хугацаанд нэгэндээ ингэ ярилцдаг. Хосуутай удаа явдаггүй. Ярилцгал амар чухал юм шүү. За манай заяагийн үед юу гэж бод. Эрэгтэй нь ямар байгаасаа гэж бодож. Тийм амар санаачлагтай байгаасаа л гэж. Тийм санаачлагтай тэгээ сэтгэлтэй байвал ер нь тэгээ хүлдэг биш шүү дээ. Тэгээ ойлгодог багтлаа шүү. Тэгээ ойлгодог. Ойлгодог сэтгэлтэй. За ер нь заяа крашлж байгаа бид нар эндээс хараад ташрын дэлээ. За манай хоёрыг крашлж байгаа охтод бас хараад байгаарай. За. Тоглолтын нэрээс алгасч болохгүй шүү. Шош болохгүй тэгэл юу үзэл болж өгөөл стори хийгээл гээл. За, манай хоёр өөрийгөө 3 үгээр илэрхийлвэл ямар 3 үгээр илэрхийлэх байсан бэ? Тэ чи хэл. Нэгт хүчтэй. Хоёрт гайгүй гоё сэтгэлтэй. Гайгүй гоё гэж. Гуравт тусчлан та. Тэгээ 3 үгээр илэрхийлсэн чинь гайгүй гоё сэтгэл. За минийх чинь за сэтгэл сайхан юм да. Тэгээд өөртөө итгэлтэй. Тэгээд
Юу юм бэ? За Өөрийгөө бодож урт хуг нь бүр олдож болдохгүй. За одоо гурлаа одоо төгөлдрийг одоо нэг үг нь олъё заяа. За ямар хөө гэж болох вэ? Би бол төгөлдрийг дайчин гэж хэлнэ. Тоглолтын дээр бол амар тийм. Тэр гоё дайчин байж чаддаг юм шиг харагддаг. тэгээ төгөлдрийн ингээд нөгөө нэг дараа нь постлцаага зураг мураг тэр явж байгаа цаана нэвж байгаа дум амар утгатай тий. Тийм амар тийм. Бүтцтэй нэрийг мэдрэгддэг. Насаа өөрийгөө 3 гэрлэх хэлээ. Да би юу гэдэг. Огт бодож байгаа асуулт гинт асуугаар гэдэг байхгүй. Би өөрийгөө 3-оор илэрхийлвэл ийдэг хүмүүстэй аюу ийдэг байх хэвчдэг тэгээ ийдэг. За тус. За сэтгэл нь ярил сайхан юм да. гэж хэлье. За яа одоо өөрийгөө одоо 5 гээд за Монголоос 3-аар илэрхийлчих. Ааш мотэй би бол. Өнө шүү. Тэгээд туслах хүндээ бол тусалчдаг. Тэгээд тусч. Тэгээд одоо нэг нь юу байх юм бэ? За хапатэ. Тэгээд сэтгэл сэтэм даг. Сэтгэл бол сэт шүү. Тэг дөрүлээ гэдэг бүр амар сэтгэл сэтэй хүмүүс байгаа даа. Нэг рүү хараад сэтгэл сэтэй. За одоо дахиад нэг саяны нэг асуудын харилцаа үерхэл гэсэн асуулт гэсэн шүү дээ. Тийшээгээ оръё. За ёо. Одоо ямарваа нэг харилцаа relationship хийж хахад за мэдээж ингээд одоо та хоёрын үерхэж байгаа охин гинт ингээ амар ойлгомжгүй ингээл ууралж муурлаа те. Яагаад байгааг нь мэддэхгүй ингэж мингээл байх үед та хоёр хүнээс зөвлөгөө мөнгөлийн авъя мавъя гэж бодож байсан уу? Боддог уу? Найзуудаас ч юм уу? Тэг. Найзуудаас нь Яагаад байгаа юм бэ яг би ойлгохгүй байна. найзуудаас нь авч ирсэн өөрөө ч гэсэн ер нь хэлж ирсэн л та. Байсан л таа шүү бүр тий. Байсан л та шүү. Хэцүү л тий. Тэгэл дээр байж. Эмэгтэйчүүдээ ааш хэцүү. Холгод тун хэцүү. Би ч яах тий. Тэгээ ер нь хэдүүл яах тий. Би ч тэгээ ер нь адилхан. Ер нь бид нар ингэж бодд юм байна. Ер нь найзтаас нь л асууж тийм ээ тий. Найзуудаас нь асуугаад хийж тий. Яг болохгүй юм байл өөрлөө. Өөртөө л ер нь Жохон миний яваар ирсэн байл жохон баяс жохон таглал. Муухай юм бэ? Шууд татаглах гэж тий. Байсан. Байнг бол шүү дээ. Хосуудын зүүн хамгийн их нийтлэх гардаг алдаа. Тэгэл ойлголцохгүй байх юм байна дөө ер нь. Тэгээ ер нь бол ингэ Юун дээр ойлголцох байгаа. Тэгэл бүх юм дээр шүү дээ. Чи надад санал нэг хаа. Тий санал. хүн дээр болохгүй гэхээр та хоёр үерхэл өөрөө болохгүй. Гүү. Бүх юм дээр гэж одоо ингэ жижиг шижиг юм гарч ирнэ шүү дээ. Тэгээд нэг жоох юм дээр ойлголцохгүй байдаг шүү дээ. Ер нь хүм болгол тэгж модалж байгаа шүү дээ. Асууд болох. Тэгээд тэр л واخгүй юу? Би болдгоо тэр гэж. Яагаад Энэ өгтөд толдог шүү дээ. Хэд баннерчс болгүй бас байгаа. Болдгоо. Гэтэ нэг юм уншижсэн аахгүй юу? Эрэгтэй хүн эмэгтэй хүн хоёр одоо ингээ хоорондоо эргэжлээ гэж бодоход эрэгтэй ингээ төрүүлээд стори хийгээд ч юм уу те пост ингээ хамт хийжээвэл тэр харилцаа арай илүү урт удаан гүнзгий үргэлжилдэг гэсэн юм уншижсэн. Тэр юу нүний юм уу? Тэр мэргэлстэй мэдэх юм. Тэгдэг байхаа уу? Тий. За одоо ингээд манай подкаст маань өндөрлөх чинь юуны өмнө зорж ирсэн та хоёртаа маш их баярлалаа. За ингээд манай подкастыг ивент хийж байгаа гэж асууд гээд өмнөөр үйлдвэрлэсэн хотуудын юм брэнд байгаа. За энэ брэнд маань болохоор арьсан үйлдвэрлэлийн одоо дээшээ те бүс гэх мэтлэн маш олон зүйлүүдийг гаргадаг ийм брэнд байгаа. За тэгээд та хоёрт дээшээ баярлалаа. Цаашдынхаа ажил амьдралд өндөрлөж амжилтсаа ирээдүйд мундаг тамирчид болоорой. Манай подкастыг зориулсан баярлалаа. Баяртай. Гэрчүүд болно гэсэн. Болсон. Йоо. За одоо их амар том ажил.